Сайн бацгаана үзэгчдээ 2025 оны онцлог зочин нэвтрүүлэг маань эхлэхэд бэлэн боллоо. Энэ удаагийн дугаарт Хинтээ аймгийн уламжлалт ангаах ухааны нэгдсэн эмнэлгийн бариа заслын совилогч Ган зэргийг урьж оролцоолоод байна. За танд урлаг хүлээн авч ирсэнд маш их баярлалаа. За ингээд нэвтрүүлгийнхээ эхэнд хоёулаа өөрийгөө бас үзэгч олондоо танилцуулъя. Бариа заслын совилогчоор бас хэдэн жил ажиллаж байна. Ер нь эрүүл мэндийн салбарт бас хэдэн оноос хойш ажиллаж байна. За баярлалаа энэ бүх нэвтрүүлэгт би бол ер нь 1993 оноос одоо хүртэл энэ уламжлалт нэгдсэн эмнэлэгт ажиллаж байна. Анкос Монгол эмнэлэг гэж байгаас нь ажилласан. Ер нь бол Монголд бол бас хөдөө орон нутгтай бол ангидагч байгууллага юм байна. Тэгээ ер нь бага наснаас ажиллаад ажил хөдөлмөр маань хадонд бас сурж боловсрож үгүй ингээд ажиллаад 32 жил болж байна да. Ер нь эрүүл мэндийн салбарт орох зорилгоо та өөрөө тавьсан уу? Гэр бүл нь бас нөлөөлсөн болов? За ер нь энэ дээр бас ингээд ярихад бол эрүүл мэндийн салбарт манай өвөө, миний ээж тэгээ одоо би манай бас том хүмүүс үлгэж болсон. Тэгээ ер нь бас нэг удам дамжсан. Ягаад ч бас нэг эмнэлэг дагсан. Энэ эмнэлэгт ажилласнаар бас миний хөдөлмөр гавьяаг ингэж үнэлж байгаа. Тэгээд бас бүгдээрээ хүний төлөө гэсэн сэтгэлтэй энэ сайхан совилогч мэрэгж эзэлсэндээ энэ бол баяртай байгаа. Ер нь бариа заслын совилогч гэдэг мэрэгжлийн яг онцлог нь бас бусад мэрэгжлээс юугаараа өөр байдаг бол энэ мэрэгжлийнхээ онцлогийг бас сайхан ярьж өгөхгүй юу? За ер нь бариа заслын совилогч гэдэг бол бас бусад эмнэлгийг бодох юм бол тариа байгаад байхгүй. Тэгтээ бол бид нар чинь хөрөг шатвартай бас тариагаа чинь бүх ажлыг одоо эмнэлгийн бүх одоо яралтай тусламжууч гэсэн бид нар бас хэрэгцээ болсон үед бүх үйлчлэгийг бол хийх хэрэгтэй. Тэгээд совилогч хүн гэдэг чинь бас тангараг өргөцсөн байдаг. Тийм болохтой бариа заслын совилогч гэдэг юугээрээ вэ гэхээр хүний одоо хүүхдийн тарих хөдөлсөн ч юм уу хүний нэг үе мөч мултарсан нөхцөлд өөрөө бодитоор тийм ээ барьж гад хийждэг. Нурын бүхтэйсэн хүний бас нэг барьсны дараа тэр хүн эдгэрэлт нь шууд хажууд ингээд бас харагдаж байгаагаар онцлогтой. За ер нь оюутан байх үеийн дурсамжаасаа та бас ярьж өгөхгүй. Одоо бас шинэ ном болж байна. Ер нь бас шинэ жилийн дурсамжаа оюутан байх үедээ хэр онцордлоготой мундаг хүүхэд байв энэ талаараа бас ярихгүй юу? Тэгээ оюутан үе ер нь ямар ч хүн оюутан боловсрож сурж байгаа нөхцөлд бол ер нь янз бүрийн тохиолдол. Тэгтээ ах нь бол ер нь анх энэ ажилд орохдоо үйлчлэгч гэдэг мэргэжлэр орж байгаа. 1999 он 97-аас 99 онд Улаанбаатар хотын ангаах ухааны коллеж төгсөөд тэгээ улмаар ажиллаж байгаад дорноор ангаах одоо бакалавраар суралцсан. Тэгээд одоо хүртэл ажиллаж байна. Анх ажилд ороход нь хамт олон яаж хүлээж авч анхны хамт олон гэдэг чинь бас айгүй их чухал сэтгэл үлдээдэг шүү дээ тий. За энэ дээр бол бас би дурдахт бол анх Хинтээ аймагт бол энэ уламжлалт эмнэлэг маань Монгол эмнэлэг нэртэйгээр 1992 онд байгуулагдсан. Үүнээс хойш түүхэн замын өдий хүртэл үргэлжилж байна. Энэ дээр бас Намбарлын Думбатар гэдэг одоо тэр хүний мараа нэрмжт болсон. Ташийн дандарч өгөөд бас буураг ярихгүй болохгүй тэр бол манай байгууллага үндсэн байгууллагад манай байгаль эмчийн багш байсан хүн байгаа. Эрдэнэчин дэржин байгуулмаа гэдэг хүн анх бол энэ аймагт үүсэн байгуулсан. Тэгээд түүний багш дандарч өгөө эмийг эрхэм хүндэт агсныг бол ярихгүй болохгүй. Тэгээ ер нь он жилүүд өнгөрөөд одоо би өдөө бас 32 жил энэ байгууллагт ажиллаж байна. Тэгэхэд надад ер нь бол хамт олон шиг тус тэмтэй өсөд байгаагүй. Үе үеийн ажиллаж байсан бүх ажилчдаа энэ өдрийн бас мэдгийг далимдуулаад хүргэчээ. Одоо энэ олон жил ажиллахад маш хүнд бэрхшээлтэй өвчтнүүдтэй тэ иргэдтэй айгүй олон харьцажсэн байх гэж бодож байна. Ер нь хамгийн хүнд өвчтэй хүн яаж ирж исэн тэр болгоныг ер нь хэрхэн эмчилдэггүй бас хамгийн хүнд өвчнөтэй хүнийг ер нь хэрхэн эдгэж байв бас энэ талаар ярихгүй юу? Эмнэлэгт ер нь өвдсөн тийм ээ. Үйлчлүүлэгчдэл ирдэг. Тийм учраас зүг зүгээр орж ирээд өвдөж болно. Өвдөж орж ирээд эдгчиж болно.
Тийм учраас хамгийн хүнд гэдэг дээр бол одоо бас энэ дээр даваа дараагаа бид хоёр бол бас гинтийн бас өөрөө өгнөнд татдаг хүн байсан. Гинтийн бас нэг шоконд орох нөхцөлд бас манай дараагийн авьяас миний тусалцаа хүчин чадлаа тэр хүн бол бас шууд шоконоос гарч бид хэд ч одоо барьж зүү тавьж тэгээ бас тиймэрхүү хүнд нөхцөл. Тэгээ ер нь л эмнэлэг юм болох дээр чинь зүгээр энгийн хүн ирээд өгдөж болно, өвдсөн хүн идэж болно. Эдгсэн тал дээр ярихт бол одоо толгой хөдөлсөн гэдэг онш бол одоо дэлхийд Монголд л ганцхан байдаг. Тийм учраас одоо тарих хөдөлсөн гэдэг дээр хүмүүс бас өөр ойлголттой. Гэвч бас дээшээ бүүлж доошоо гүйлгээд тэгэл үнэхээр тарих хөдөлсөн хүүхдийг бариад өдөөс хойш нэг цагийн юм уу 2 цагийн дараа хаа зүгээр болсон гэж ярихад бас энэ миний мэргэжлийн чадвар, миний хийж байгаа үйлдэл бас хүнд нөлөөлж гэдэг юм л шууд үйлдэл хийснээр тэр хүн эдгэрэлт нь шууд мэдгэж болохтой би бас тэрнгүүрээ маш их баргадаг. Тэгэл яг танд ер нь яг бүх зүйлийг зааж сургасан гэдэг юм уу те хүндэлж явдаг бас хүн бий юу? Ер нь хүндэлж явдаг хүнтэй би бол бас өөрөөс ахмад болон өөрөөс болооч ер нь бол эмч бүх хүнийг хүндэлж л харьцах. Тэр тусмаа дэрэмжэндээ чинь байвал нөө доктор байна. Тэр хүний би бас өөрөө жоохон хүүхэд байхын хажуунаас нь ажилласан учраас тэрийг хүмүүний нөл бас нэг алтны дэгдэхгүй шална гэдэг шиг тэр хүний би хийж байгаа чадвар юу тэрийг бас аль болохоор хийхийн тулд араас нь бас эмчигээ бас тийм юм энэ маань ингээд хэлүүлтгүй хийжлээтэй гэтэл нь ер нь хий гэж боддог да. Ер нь бол энэ ажлын болсон хүн сурж төрдгөөс хойш суралцж байгаа үед бүгд л чармаалтай зүтгэлтэй тэгээд ер нь ажлын цагийг баримтлаад тийм ээ нэг хүний хүндлээд тахад бол хүн аяндаа л ер нь өдөө олон жил ажиллахад би тэрийг л маш сайн мэдэрлээ хүндэлж байгаа. Уламжлалт хангах ухааны барай заслын тасагт маань ер нь хэдэн хэмжээний ажилт юм бэ? Манайч ер нь бол 25 ажилтнтай. Тэгээд бас эмч, совилогч, үйлчлэгч, тоогооч, сахиул тэгээд бас нөгөө нэгтгэлийн яруу тэгээд одоо энэ чинь бас дотроо бас хийсэн хариуцсан ажлуудаа тэгээд 25 ажилтнтай. 25 болоо. Хамт олонныхаа бас авууштай зан чанараас нь хуваалцахгүй те хамтарч ажиллана гэдэг чинь бас өөрөө хамгийн том бүтээл за тэгээд нэгэндээ итгэл одоо хамгийн хүндлэлттэй зүйл дээр тогтдог гэдэг байгаа штэ. Тэгэлгүй яг хамт ажиллаж байгаа улсууд л нэг нэгээ дэмжихгүй тэр байгууллагын өнгөтэй өвдөлтөй байхгүй. Тийм учраас нэгэндээ хүлээцтэй нэгээ хийсэн хэлсэн үгэнд итгэлтэй даалгасан даалгаврын гүйцэтгэгчдэг өөрийнхөө ажлыг алдахгүй бас нэг эдийн найз нөхдөж байлаа ч гэсэн хамт олон дээр бас өөрийн тусын мэргэжлийнхээ ажил үргийг гүйцэтгээд одоо үйлчлүүлэгчтэй сэтгэл ханамжил сайн байвал бид бүхний ажлыг тодорхойлж юм гэсэн үг. 2025 онд таны хувьд ямар амжилтуудыг гаргав бас нэг бүрчлэн дэлгэрэнгүй ярьж өгвөл. Тэгээ энэ 25 онд бол миний ажил үйлсэл ер нь их сайхан байлаа. Тэгээд одоо төрийн дээд шагнал хөдөлмөрийн хүндэтгэх нэг энэ сайхан медалийг ингэртэй зүйлээ. Мөн одоо шинэ он гарахын өмнө манай Монгол улс одоо уламжлалт хангах ухааны одоо энэ алтан хундаг хэмээх энэ сайхан шагналыг бол бас бүх орон нутаг улсын хэмжээнд байгаа салбарынхаа одоо шилдэг зөвлөгч болж бас энэ сайхан шагналыг аваад байна. Ер нь бол би хамт олондоо л барилж байна. Хамт олон нь намайг хүндэтгэж бас цаашаа дээшээ одоо энэ шагналыг тодорхойлоод аннээсээ би өөрөө бас шалгарч гарцсан да. Маш их баяртай. Тэр дундаа одоо мэдээж совилогч эмч хүмүүс чинь бас л цаг наваргүй л ажиллана те. Арыг нь одоо баттаадаг гэж одоохондоо л яриад байгаа штэ хүмүүс чинь эхнэрийнхээ талаар бас жоохон ярихгүй те. За манай эхнэр бол компьютерийн баяр юм. Бүсгүй би. Маань бас цэцэрлэгийн багш ажилтай.
Ер нь бол бас цэцэрлэгийн багш суулгч амж одоо ер нь бол үйлчлэгийн яамд юм цэцэрлэгийн багш юм хүн бол их ажилтай. Ер нь бол надаас төрүүлж очих нь хаяач ховор шүү дээ. Хаяач одоо бас нэг хүүхэд дагуулад ирнэ одоо. Тэгээд одоо нөгөө эцгийнх нь ирж авахгүй нөхцөлд одоо юу ялтай байлаа. Тэгээд тэрийг хүрэх ч юм уу бас нэг тэр хүүхэд манайд байж одоо бас айлын хүүхэд орж ирж байгаа болохтой чинь манай гэр бас сайхан тийм ээ жоохон хүүхэд орж ирнэ гэдэг чинь айлын баяр баясгал юм. Тиймэрхүү үйлдэл бас их тохиолж ирсэн. Хэдэн онд та хоёр маань танилцж байгаа. Одоогор хэдэн хүүхэдтэй аав болсон байгаа вэ? За бид хоёр одоо 3 хүүхэдтэй. Том охин бас миний мэргэжлийг уламжилж авсан. Гэвч одоо бас өөрийн биеийн шалтгаанаас болоод бас тийм солиочуудын тийм нэг төрийн бас байгууллагад ажиллаж байгаа. Тэгээ одоо 2 хүүхэд маань охин хүү 2 маань 3 дугаар анги, 1 дугаар анги, одоо 1 дугаар ангитай болох дээр бас ажил эхэллээ. Ер нь та ингээд анх мэрэгжлийн эзэмшээ тангараг өргөхөд бас ямар мэдрэмж төрдөг юм бэ? Тангараг өргөсний дараа яг ингээд ажлын байран дээр гараад ирсэн чинь бас ямар идэм бэ? Энэ мэрэгжил тийм ээ. Миний хувьд л одоо сайхан мэрэгжил. Энэ сургууль төгсөөд тангараг өргөснөр одоо биднэрт үйлчлүүлж байгаа үйлчлүүлэгч нартаа л сэтгэл ханамжтай энэ мэрэгжлийг би ингэж эзэмссэн гэдгээ харуулж тийм ээ тэр хүндээ бас аль болохоор би илаашхад нэмэр болж удаа л ер нь бас их баярлалаа. Ганцааргийнх юм одоо иргэд бас ингэж ярьдаг шүү дээ. Айгүй хүнд нээлттэй энгийн ер нь ялгаж харьцдаггүй нэг тийм залуу байдаг гэд ер нь хэр олон найзуудтай вэ? Ер нь өдөр тутамдаа бас та юуг хийж хэрэгжүүлж гин өдрийнх нь одоо нэг өдрийн турш одоо өдөр нь яаж өнгөрдөг вэ? Ер нь бол энэ зэшний танилцуулаад ангийн хамт олон болон намайг таньдаг бүх хүмүүст бас дахин баяр хүргэе. Надад бол найз нөхөд альгах уу танилтай он талын шинэ гэдэг. Тийм учраас найз нөхдөөрөө бахарх үе байна. Үнэхээр юм бас ажил амжихгүй нөхцөл бас хүүхдийн маань үргээж ажил сургуулаас нь аваач юм уу. Тиймэрхүү тохиолдолд миний найз нөхдөд байнгын тусалдаг. Найз нөхдөөрөө бахархнаа. Хүмүүс ярихдаа ганцараг бол айгүй энгийн ярьдаг хүнийг харьцаж одоо ялгаж харьцдаггүй тийм нэг сайхан залуу байгаа гэж хүмүүс тэгж ярьдаг шүү дээ. Ер нь бас хүнтэй харьцахдаа юуг та эрхэмлэж явдаг бол одоо яг энэ асуултанд чинь одоо би бас яг юм надтай уулзж байгаа болон надад үйлчлүүлж байгаа хүмүүсийг би бас нэг тийм дарга зэрэг юм уу одоо энэ сайн хүн энэ муу хүн гэж ялахгүй. Ягаад гэвэл хүн дарга гэдэг одоо төрүүлж орохгүй. Настай бас хүн байлаа ч гэсэн бас хажууд нь залуу хүн үнэхээр эмчилгээгээ хэлгээд цаг хугацаанд болсон нөхцөл тэр хүний урдуур нь оролцдог. Эсвэл тэр хүнтэй зохицоод энэ настай хүн гэж ингээд одоо ингээд зохицуулаад л өгчдөг болох тэр хүмүүс бас намайг хүмүүстэй харьцаа соёл сайн гэж ойлгох. Ер нь бол хүнд мэдтэй устай яваад өөрийнхөө хийсэн ажил бүтээлээ хийгээд найз нөхдөдөө хязээж шинтж байсан гэсэн өөрт нь тусалж өөрөө тусласнаар надад тусалж байгаа. Тэгээ бүх найз нөхөд тийм учраас би ер нь тийм нэг хүмүүс тэгж харагддаг байх. Өөрөөгөө үнэлж чадахгүй болох тэр одоо өөрийнхөө зөвхөн хэлэлцэл юм байна. 2025 онд хөдөлмөрийн хүндэт медаль авахад ямар мэдрэмж төрж ив? Одоо заалгаад л заахан зараг хөдөлмөрийн хүндэт медалаар шагнаглаа, тий ирээ шагналаа аваарэ гэх мэдрэмж өрөнд бас ямар байсан? За энэ дээр бол бас юм блэ би ч бас 32 жил болоод авч байна. Тэгээд төр намайг хүндлээ. Би ч бас ер нь ажил хөдөлмөр өдөө ийм сайхан тэмдэг автлаа хийсэн тийм ээ. Тэгээ ер нь бол төрөөс хөндлөж байгаа нэг хүнд тэгээд л ер нь их баярлсан да. Хамгийн түрүүнд хинт хэлсэн. Анидтай л хэлсэн шүү дээ. За тэгээд 2025 онд мэдээж амжилттай ажилласан. За тэгээд салбар бүртээ шилдэгээр шалгарсан хүндэт эрхэм зочдтой бол энэ нэвтрүүлэгт орж оролцуулж байгаа. За тэгээд Монголын алтан гундаг нь 2025
шинэ жилийн баяраар за тэгээд оны шилдэг сувилагч болсон. Энэ мэдрэмж нь бас ямар байсан бол баярын мөчөөсөө бас үзэгч олондоо хуваалцвал. Энэ баярын мөчөөс ер нь сая Улаанбаатар хотод одоо салбарын явуулганд даваа дарагтайгаа очиж оролцсон. Тэгээд бол би өөрийгөө ер нь нэг шалгарсан ч гэж мэдээгүй шалгарч байгаа боловч биш одоогүй бас нэг баярал тэмдэглэх гэж очсон. Гэнт нэр дуудаад тэгэл ер нь бол тэгээд хүн чинь бас тэгэхэд огцом шагнал авна гэж ч мэдээгүй алтан хундаг хэмээх энэ сайхан том одоо бүр салбарын том шагналыг тэгээ энэ нэр хүндтэй сувилагч мэргэжлэрээ авсан тал маш их баярлж байна да. 2026 онд та бас юу зорж байгаа вэ? Ер нь хүн ингээд ажил хийж өдөө сайхан ийм сайхан шагнал урамшил авсан учраас хүн ажлаа алдахгүй тийм ээ цаашдаа өшөө бас нэмж хийх тийм ээ одоо спорт гэдэг тиймэрхүү юм зохиох одоо тэгэл ер нь л хамт олонтойгоо эсвэг ажил ахин сайн ажиллаж өшөө өндөр амжилт гаргаад бас бусдыгаа ч гэсэн энэ амжилтанд хүрээсэй гэж бодож байна. Хинтийн нутгийнх нь бас энэ шагналыг хүртсэн чинь захин орчноор бас айгүй сайшаалтай явж ирсэн. Тэр мэдээг ер нь та харсан уу? Ер нь би бас нэг өөрөө утсан яагаад байдгүй. Гэхдээ энэ чинь хүн өөрийнхөө зургийг авахгүйгээс хойш миний зургийг тэнд явууч би одоо өөрөө бахархалгүй яах вэ? Тэгээд надад баяр хүргэсэн бүх хүмүүст талархлаа. Ер нь Монгол алтан хундаг гэдэг шагналыг ер нь хэдэн хэмжээний хүн энэ онд хүртсэн бол? Алтан хундаг хэмээх энэ шагналч ер нь уламжлалтынхаа салбараас одоо эмч сувилагч хоёрыг шалгаруулдаг байхгүй. Тэгээ энэ жил чинь одоо бүх аймаг тийм ээ уламжилт тэмдэгтэй аймаг болгон болон хотны нийслэлийн одоо хувийн хөвшлүүд бүгд оролцсон. Үүнээс бас сайшаалтай гэж бас Хинтийн аймгаас сувилагчид тохирж байгаад манай хөрш Сүхбаатар аймаг зүүн бүсээсээ энэ чинь бүсчилсэн байгаа шүү дээ. Зүүн бүсээсээ бас анхаа гэж эмч бол бас алтан хундаг хэмээх энэ шагналыг авсан. Тэгээ би тааш ч одоо бас нутаг залгаа зүүн бүсээс авсан даа маш их баяртай байгаа. За тэгэхээр дараа жил бас маш том шагнал бас таныг хүлээж байгаа гэж бодож юм. За тэгээд нэвтрүүлгээрээ бас нэвтрүүлгийнхээ ташрамд талархаж баярлаж явдаг сэтгэлдээ илэрхийлэл бас энэ агшныг танд үлдээ гэж бодож байна. За тэгээ баярлалаа. Тэгээ энэ хөө нэвтрүүлэгт оролцож байгаа одоо намайг таньдаг бүх хүмүүс болон найз нөхөд ажлын хамт олондоо цаашдаа 26 онд өшөө их хөдөлмөрийн үр шимийг хүртэж ажил хөдөлмөртөө ар гэртээ хань ижилдээ бүгдэнд нь амжилт хүсье. За баярлалаа. Урилга хүлээ авч ирсэнд бас маш их баярлалаа. Мэдээж эмч хүн чинь цаг наргүй ажиллаж байгаа. Тэр тундаараа цаг зав гаргаад хүндлээд ирсэнд бас танд маш их баярлалаа. Тэгээд 2026 онд бас таны ажил үйлс дүүрэн амжилттай байхыг бас хүсэн өрөөж байна. За баярлалаа. Тэр өрөөл батаршгүй. За ингээд 2025 оны онцлог цашин нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар өндөрлөө. Дараагийн дугаараар уулзлаа. Тэр баяртай.